хааны язгуур дэд тэнгэрээс заяат хүрсэн өртчөн эргийн гуамархын хамт тэнгис далайг гэтэлж ирээд онон мөрнийх бурхан халдун ууданд утгалж гинэ. Зүүдэлгүй өрхний оосорт хомсолж томсон оосорт зүрхэн улаан галтай ган тулганы тотхон зүүн төвөн үйдэн Монгол өхний дээшсэн зүүрмэглэгч хүн шиг гэрийг эцэг нэнхэн төрлөө би. Сайхан бүсгүйн сэтгэлийг эцэг нэнхэн
төрлөө би соромсон дундан талмаарах алаг нүдний мэлмэрэнд сайдын үнэр ханхалсан дээдийн хормон нугдаасанд санан уярах цэвэр ичимтгий аашинд сайхан бүсгүйн сэтгэлийг эцэгнэнхэн төрлөө би. Эрхэмсэг ноёд хадаг танараа эрхэм хүндэт зочдоо. Энд хүрэлцэн ирсэн Монгол туурхтан эрхэмсэг та бүхнийхэн энэ орон мэндийг хүргэн мэдчилье. Та бүхнийхэн хаан амрыг амарчлаа, хатан мэндийг мэдчилье. Дорны их яруу наригч явуу хулангийн алдарч шүлгийн хоёр бадгийг зүгээр нэг сонгон та бүхэндээ уншсангүй. Зүүрмэглэгч хүн шиг өргөөндөн ган тулгандан гадам бадраасан их үндэстний удам өгсаа энэ гэрэлт танхимд хуран шуудаад байна. Баяр үргээ та бүхэндээ. Тэгэлгүй яах вэ? Өнөөдөр бид энэ танхимаас, энэ тайзан дээрээс сайхан бүсгүйн сэтгэл, алаг нүдний мэлэмрээ, гоо үдсэглэн, цэвэр ичимтгий аашийг тэр бидний сонрыг мэлааж энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид эрхэмсэг хадагтай ноёд та бүхнийг мэлмийг мэлаах юм аа. Тийм ээ. Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгээс зохион байгуулж байгаа Монгол туурхтан мис тэмцээнийг дахин сэргээж Монгол туурхтан болгонд жил бүр уламжлал болгон зохион байгуулга болсныгоо энд хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэндээ дуулгахад таатай байна. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ ажлын амжилт, амьдралын хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол туурхтны боксын тэмцээн, Монгол туурхтны шатрын тэмцээн Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлсөн Намбат өргөдөд түүхэн хатдын хаан үргэлжлэл болсон Монгол туурхтан бүсгүйчүүдийн гоо үзэгслэн оюун ухааныг багтахаар энэ үдэш энэ танхимд бид хуранчуулаад байна. Энэхүү Монгол туурхтан мис 2016 энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг та бүхний өмнө өндөр үдэн өргөж байна. Энэхүү ёслол төгөлдөр эхлэж байна. Монгол туурхтан мис 2016 тэмцээнд оролцож байгаа үзэгсэлэнд Монгол бүсгүйчүүдийг та бүхэн харж байна. Бүгдээрээ үндэсний хувцастай үзүүлбэрийг сонирхоцгоё. Сарантуя Ганбаатаровна халимаг улсаас ирсэн 18 настай жин 57 өндөр 173 биеийн харьцаа 90-63-92. Сайн бацхан уу? Миний нэр Дари Дашиева. Би Бурят улсаас ирсэн. Хувийн дугаар 2 Бурят улсаас ирсэн оролцогч Дари Андреевна Дашиева. Нас 23, биеийн жин 52, биеийн өндөр 173, биеийн харьцаа 81-62-90. Сайн бацхан уу? Намайг Хэнчэй Оржак гэдэг. Би Туа улсаас ирсэн. Баярлалаа. Хувийн дугаар 3 Хэнчэй Чоган Уулавна Оржак Туа улсаас ирсэн. Нас 17, жин 51, бие өндөр 171, биеийн харьцаа 82-60-90. Бүрчжон Гуамарлын удамд Монгол туурхчин минь ээ. Амар байна уу? Миний нэрийг Ану гэдэг Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Хувийн дугаар 4 Монгол улс төлөөлөн оролцож байгаа Намшрын Ану. Нас 24, биеийн жин 55, биеийн өндөр 175, биеийн харьцаа 90-63-93.
Ариуна Бубеева гэдэг. Би Бурят улсаас ирсэн. Хоббийн дугаараа 5 Ариуна Жаргаловна Бубеева Бурят улсаас ирсэн. Нас 22, чин 58, өндөр 175, биеийн харьцаа 85 65 95. Сайн байцгаана уу? Миний нэр Юлия Батажапова. Би Бурят улсаас ирсэн. Баярлалаа. Хувийн дугаар 6 Юлия Батажава Бурят улсаас оролцож байгаа. Нас 18, биеийн чин 53, биеийн өндөр 173, биеийн харьцаа 87 62 91. Сайн байцгаана уу? Намайг Инх тогтхын байгаль гэдэг. Би Монгол улсыг төлөөлөн оролцож байна. Хоббийн дугаараа додоо Инх тогтхын байгаль. Нас 20, чин 47, өндөр 172, биеийн харьцаа 88 60 88. Хувийн дугаар 8. Сайн байцгаана уу? Намайг Евгения Рогзинова гэдэг. Би Бурят улсаас ирсэн. Баярлалаа. Хувийн дугаар 8 Евгений Ригзова Бурят улсаас ирсэн. Нас 22, биеийн чин 53, биеийн өндөр 173, биеийн харьцаа 87 64 90. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт Монгол түмэн минь. Намайг Айлана Монгош гэдэг. Би Тува улсаас ирсэн. Баярлалаа. Хоббийн дугаар 10 Айлана Май Олована Мангуш Тува улсаас оролцож байгаа. Нас 19, чин 49, өндөр 170, биеийн харьцаа 85 60 85. Сайн байцгаана уу? Намайг Мөнгөн Хвар гэдэг. Өвөр Монголоос ирсэн оролцогч байна. Хувийн дугаар 11 Алтан цүхийн мөнгөн фар. Нас 23, биеийн чин 60, биеийн өндөр 172, биеийн харьцаа 87 63 90. Сайн байцгаана уу? Намайг Мишель гэдэг. Би Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Хоббийн дугаар 12 Нармандхан Мишель. Нас 17, чин 56, өндөр 180, биеийн харьцаа 86 62 90. Сайн байцгаана уу? Би Тува улсаас ирсэн. Намайг Бэлэг Хэрбэ гэдэг. Хувийн дугаар 13 Бэлэг Хэрбэ Тува улсаас оролцож байгаа. Нас 17, биеийн чин 53, өндөр 170, биеийн харьцаа 84 62 93. Сайн байцгаана уу? Улаанбаатар. Намайг Чечена Кыргыз гэдэг. Би Тувагаас ирсэн. Баярлалаа. Хоббийн дугаар 14 Чечена Вячеславовна Кыргыз Тува улсаас оролцож байгаа. Нас 21, чин 54, өндөр 175, биеийн харьцаа 83 61 92. Сайн байцгаана уу? Намайг Мөнгөн цэцэг гэдэг. Синжан артагийн нутагтай Өвөр Монголын оролцогч байна. Хувийн дугаар 15 Энхан мөнгөн цэцэг. Нас 18, биеийн чин 60, биеийн өндөр 172, биеийн харьцаа 84 62 87. Сайн байцгаана уу? Намайг Ондормаа гэдэг. Монгол улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцож байна. Хоббийн дугаар 16 Эрдэнэгийн Ундрама Монгол улсад төлөөлөн оролцож байна. Нас 17, чин 55, өндөр 175, биеийн харьцаа
8561 Хувийн дугаар 17. Сайн байцгаана уу? Миний нэр Дарья Лудупова. Би Бурят улсаас ирсэн баярлаа. Хувийн дугаар 17 Дарья Лудупова Бурят улсаас оролцож байгаа. Нас 18, биеийн жин 49, биеийн өндөр 172, биеийн харьцаа 85, 59, 86. Хувийн дугаар 18 Сайн байцгаана уу? Илэгнэг тахан дүүс минь. Намайг Балжтмаа гэдэг. Би Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Баярлалаа. Хувийн дугаар 18 Юнданбатын Балжтмаа Монгол улсаа төлөөлөн оролцож байна. Нас 19, жин 59, өндөр 181, биеийн харьцаа 89, 61, 92. Хувийн дугаар 19 Сайн байцгаана уу? Намайг Баяра Улимжиева гэдэг. Би Халмыг улсаас ирсэн. Баярлалаа. Хувийн дугаар 19 Бария Халмаг улсаас ирсэн. Нас 22, биеийн жин 52, биеийн өндөр 172, биеийн харьцаа 86, 61, 90. 20 оролцогч оролцож байгаа. Хувийн дугаар 20. Сайн байцгаана уу? Намайг Альмина Мангутова гэдэг. Би Халмыг улсаас ирсэн. Баярлалаа. Хувийн дугаар 20 Альмина Мангутова Халмаг улсаас ирсэн. Нас 17, жин 56, өндөр 172, биеийн харьцаа 92, 64, 92. Эрхэм хүндтэй шүүгчдийг танилцуулъя. Шүүгч Fashion телевизийн захирал, FSM группийн ерөнхий захирал Од Баяр. Баяр хүргэе. Шүүгч Бурят улсаас урагдсан ирсэн. Орос улсын гоо үзэгдэн миссийн тэмцээнээ Бурят дахь төлөөлөгч Мисс Улаан-Удэ болон Бурят улсын гоо үзэгдэн холбооны захирал хадагта Руфина Дугаровна Уюна. Монгол улсын авиат жүжигчин Нацаг доржин Бацэцэг. Баяр хүргэе. Шүүгч Мисс Туа Азийн Сибирийн Мисс, Орос улсын International Мисс, Азийн Алма Матер Мисс тэмцээнүүдийн ерөнхий зохион байгуулагч, бүжигдэгдээч, найруулагч, Туа улсын шүүгч Эртина Алексеевич Кангар. Шүүгч дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Папарацци цэгийн үүсгэн байгуулагч Наранбаатрын ариун цэцэг. Шүүгч
Улсын гавьяат жүжигчин, дуучин Галина Бимбиева. Монгол дурах тэмээс 2016 тэмцээний ажиглагч Азийн модель агентлагийн захирал хадагтай Соттуя. Мөн ажиглагч шүүгчээр оролцож байгаа Азийн топ модель Монгол модель агентлагийн захирал хадагтай Болорма. Та бүхнийхээ өмнө Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин Уянгийг өрж байна. So tonight we say, hip, hip, chin, chin, the rhythm section. The beat. The beat. The beat. I keep cruising, can't stop, won't stop moving. It's like I got this music in my body saying it's gonna be alright. Хувийн дугаар 7 Монгол улсаас оролцож байгаа байгаль. Ингээд Монгол турхтан Мисс 2016 наадмын фото миссийн шалгаруулалтын зургийн үзүүлбэрийг эрхэн та бүхнийг тайзнаас дэлгэцнээс анхаарлаа хандуулж үзэж сонирхохыг хүсэж байна.
Баярлалаа. Ингээд Монгол уран тэмээс 2016 цааш үргэлжилж байна. Харин одоо та бүхнийхээ өмнө Монгол уран тэмээс 2016-д оролцож байгаа үзэгсэлд 20 бүсгүй маань бикини буюу усны хувцастай үзүүлбэрийг үзүүлэхээр бэлэн болсон байна. Ингээд энэ үзүүлбэрт бүгдээрээ үргэлжлүүлэн анхаарлаа хандуулцгаая. Харин одоо үргэлжлүүлэн та бүхэндээ энэ хүндэтгэл гоё хэсэг тайзнаа. Натур Dance Production-ы бүжигчдийг өрж байна. Та бүхэндээ сонирхуулах эрхэмсэг бүжгийн хэлгээ Домгийн хатад. Oh no.
Бурятын мисүүд та бүхэндээ мэдчилж байна. Това үзэгчдэд бүсгүйчүүд мань та бүхэндээ мэдчилж байна. Таван оролцогчийг сонгож, таван шүүгч маань оролцогчдоос асуулт асууна гэсэн энэ зүйл өнөөдрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Ингээд та бүхнийг анхаарал хандуулахыг хүсье. Шүүгчид маань өөрсдийнхөө асуулт хариултыг хүссэн оролцогчдоо оноож асууно хэмээн хүсэж байна. За Монгол улсын оролцогч байглаас асууя. Өөрийнхөө мөрөөдлөөс бидэнтэй хуваалцаач. Хочу спросить вопрос из участниц Монголии. Байгал, пожалуйста, расскажите нам про ваши мечты. Сайн байцгаана уу юу бүхэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг их тогтхон байгаль гэдэг. За миний мөрөөдөл гэх юм бол их орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй мөн ээжтэй хэлбэрэлтэй аавда ачтай маш сайн хүн болохыг мөрөөддөг. Баярлалаа. За баяр хүргэе. Хувийн дугаар 7 инх тогтхын байгаль Монгол улсаас оролцож байгаа. Добрый вечер. Мишель, пожалуйста, объясните нам, какой должна быть девушка мисс монгольских наций. Спасибо. Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа Мишель танаас асуулт асуухыг зөвшөөрнө үү? Монгол дурхтны сайхан бүсгүй ямар байх ёстой? Өөрийнхөө Энэ өдрийн мэндийг хүргье. Гаднаасаа ч вэ дотроосоо маш сайхан гэрэлтдэг цэвэр ариун эмэгтэй хэлнэ. Баярлалаа. За баярлалаа. Хувийн дугаар 12 нар мандахын Мишельд Монгол улсаа төлөөлөн Монгол туурхтан мисс 2016-д оролцож байгаа. За Мишельдээ баяр хүргэе. Дараагийн шүүгчийг асуултаа тавихыг хүсэж байна. Баира Федоровна, расскажите нам, пожалуйста, о 3 самых лучших качествах женщины. Монгол одоо эмэгтэй хүний 3 сайхан чанарыг хэлчихгүй юу? Из Калмыка, Хальмыгийн мисс. Я считаю, самым главным для женщины качество – это доброта, честность и верность. За баяр хүргэе. Хувийн дугаар 19 Халимаг улсаас оролцож байгаа манай оролцогч. За ингээд манай дараагийн шүүгчийг асуултаа тайлбархыг хүсэж байна. Добрый вечер, Юнданбат Бальжидма. Если бы вы были президентом вашей страны, что бы вы могли, чтобы изменить могли? Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа Балжидмат танаас асуулт асуухыг зөвшөөрнө үү? Та өөрийнхөө улсын ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд юуг өөрчлөх вэ? За бүгдд нь өчийн мэнд хүргэе. Ерөнхийлөгч хүн гэдэг бол ард түмнийхээ сонголтоор гарч ирдэг хүнийг хэлдэг баг. Би хэрвээ ерөнхийлөгч байсан бол энэ хүн Монгол улсаа буцаагаад яг их Монгол улс шиг нэгтгэх байхаа гэж бодож байна.
Хувийн дугаар 18 Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа Юндэнбатын Балжидмаа. Сайн байцгаана уу? Инкэр монголчууд. Намшир Ану. Come in, please. Если бы вы были царевной Чингисхана, то что бы вы смогли бы сделать для монгольской нации? За Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа Ану танаас асуулцгаая. Та хэзэн Чингис хааны хатан байсан бол Монгол турхтнуудынхаа төлөө таны хамгийн сайн хийж чадах зүйл юу байх вэ? Олон Монгол үндэстнийг буцаан нэгтгэж бүгдийг над жаргалтай сайхан амьдруулахын төлөө сайн зүйлсийг хийх болно. Баярлалаа. За хувийн дугаар 4 Монгол улсыг төлөөлөн оролцож байгаа Намшрын Ану маань асуултандаа хариуллаа. Чечена. Есть выражение «красота спасет мир». На ваше мнение, что вы можете сделать и изменить, используя свою красоту? Спасибо. Спасибо за вопрос. Я бы открыла школу агентства и учила детей быть красивой, ухаживать за себя, и чтобы девушки, подрастающее поколение, знало, что такое быть женщиной. Спасибо. Хувийн дугаар 14 Туваа улсыг төлөөлөн оролцож байгаа Чечения Киргиз асуултандаа хариуллаа. Дарья Лудупова, что бы вы сделали, если бы стали самым богатым человеком в мире? Добрый вечер, дамы и господа. Спасибо за вопрос. Если бы я была бы самым богатым человеком, то, естественно, я помогала бы нуждающимся людям, потому что в наше время это нужно помогать людям и нужно быть чуточку добрее друг другу. Спасибо. За бүгд найрамдах Туваа Бурят улсын оролцогч Лудупагаас асуулт асууж байна. За энэ хүү асуултанд бол та дэлхий дээрх хамгийн баян хүн байсан бол юу хийх байсан бэ гэдэг асуулт нь Дарья Лудупава хэлэхдээ бол би хамгийн баян хүн байсан бол бусад хүмүүст би хамгийн сайн сайхныг хүсэн туслах байсан гэдэг хариултыг өгж байна. За асуулт туслаа баярлалаа. Сайхан хариултаа. За охтуудаа бүгдээрэнд нь амжилт хүсье. Дөнгөж сая оролцогч Ану нэг асуултанд хариуллаа, тийм ээ? Хэрвээ би Чингис хааны хатан байсан бол энэ тарсан бударсан монголчуудыг бүгдийг нь эвлүүлж нэгтгэж өнөөдөр Монгол гэдэг нэгэн хүч хэрэг гүрнийг агийн цаг мөчид дахин шинээр байгуулахад өөрийнхөө тус болох хэрэг болох бүхнийг зориулах болно гэж. Тэгвэл би үүнтэй дүүцгөөс бас нэгэн сайхан түүхийг та бүхэндээ ярьж өгөхийг хүссэн юм. Охиндоо нэрийг нь бэлтчихсэн байж байгаад тэр охин мэдлээд төрөөд аав ээжтэй аз жаргал баяр баясгалан болж ирсэн хөөрхөн бяцхан охиныг 3 настай байхад ээж нь харамсалтайгаар харвогийн мөнх усыг үзүүлсэн. Яг энэ үед аав нь би охиноо өрдөр авъя гэхэд эмээ өвн зөвшөөрөөгүй. Харамсалтай эмээ өвн зөвшөөрөөгүй. Ээжийн талын тийм ээ, ээж аав нь тийм ээ зөвшөөрөөгүй. Би энэ охиныг өөртөө өсгөнө гэж тэгээд амьдралын шаардлагаар аав нь Монголд ирсэн байна. Монголдон ирээд бас одоо амьдралын шаардлагаар Солонгост ажиллаж амьдарч байх яг энэ хугацаанд Монгол турх тэмээс 2016 зарлагдсан байгаа юм. За энэ зарлагдахад хоёр шалтгаанаар энэ тэмцээнд оролцож байгаа нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй байгаа. Тэр бүсгүй нэгдүгээр мөрөөдөл нь Монголыг үзэх. Учир нь аавынхаа нутгийг үзэх. Харин хоёр дахь мөрөөдөл нь аавтайгаа уулзах. Аав охин хоёроос бие биентэйгээ уулзалгүй бүтэн 15 жил болоод харин өнөөдөр яг бид бүгдийн өмнө бидэнтэй хамтдаа энэ баяртай мөчөө хуваалцах гэж байгаамаа. Тийм ээ. Аав ээж хоёр охиноо төрж байхад охиндоо Саран туяа гэж нэрийг хайрлагуудно гэж ярилцаж байсан нь алаг хорвоод биелэн олсон юм шүү. Ингээд та бүхнийхээ өмнө Саран туяаг үзүүлбэрхэн хамт урьж байна. Угтан авцгаая.
аж нартай тэнгэрийн дор түүхээрэн гайхуулж замхан жаахан мөрдөрөө таммагд наран зүг тэмүүлсэн хөсөгдөн Монголоо. Товаа улсаас оролцож байгаа хувийн дугаар 14 Чечена, Вячеславна, Кыргызстан бүжгийг тавхад төлөвлөж байна. When tomorrow comes, I'll be on my own, feeling frightened of the things that I don't know. When tomorrow comes, tomorrow comes, tomorrow comes. And though the road is long, I look up to the sky, and in the dark I found lost hope that I won't fly. And I sing along, then I sing along. I got all I need when I got you and I look around me and see sweet life. I'm stuck in the dark, but you're my flashlight. You're getting me through the night. You stole my heart when you shine it in my eyes. I can't lie, it's a sweet life. I'm stuck in the dark, but you're my flashlight. You're getting me through the night. 'Cause you're my flashlight. You're my flashlight. За ингээд эрхэм хүндэд зочид эрхэмсэг хадагтаа ноёд та бүхэндээ өнөөдрийн энэ хүн нэр хүндтэй тэмцээнийг шүүн явуулах асар өндөр хариуцлагатай бас амаргүй давааг нуруунд дээрээ өвөрч байгаа шүүгчтэй та бүхэндээ бас дахин алдаршуулъя. За манай өнөөдрийн маань шүүгчээр ажиллаж байгаа Fashion телевизийн захирал FSM Group-ийн ерөнхий захирал Эрдэнийн Од Баяр Монгол улсыг төлөөлөн ажиллаж байгаа. Орос улсын гоо үзэсгэлэн миссийн тэмцээний Бурятах төлөөлөгч мисс Улан-Удэ болон Бурят улсын гоо үзэсгэлэн холбооны захирал Бурятын шүүгч Руфина Дугаровна Уюина. Монгол улсын гавьяат жүжигчин Нацаг доржийн Бат Цэцэг. Мисс Това Азийн Сибирийн мисс Орос улсын International Miss Азийн Alma Mater Miss тэмцээнүүдийн ерөнхий зохион байгуулагч бүжиг дэглэгч найруулагч Эрчен Алексеевич Конгар. Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн гүйцэтгэх захирал папарацци цэгийн үүсгэн байгуулагч Наранбаатрын Ариун Цэцэг. Халимаг улсын гавьяата жүжигчин дуучин Гильяна Бимбеева. Мөн ажиглагч шүүгчээр оролцож байгаа Азийн топ модель, Монгол улсын топ модель, Монгол модель агентлагийн захирал хадагтай Болорма. Тэмцээний ажиглагчаар оролцож байгаа Азийн модель агентлагийн захирал хадагтай Соттоя.
Эдгээр эрхэмсэг шүүгчид ажиглагчид дачин сэтгэлийн талархал илэрхийлээд та бүхнийг яг энэ цаг мөчид танхимыг орхиж өнөөдрийн энэхүү тэмцээн уралдааныхаа оролцсон авиаслаг үзэсгэлэн тэмээсүүдийн дүнг гаргана уу хэмээн албан ёсоор та бүхнийг урьж байна. За ингээд манай шүүгчид ёстой нэг амаргүй бөгөөд хатуухан даваатайгаа нүүр тулж байна. Монгол туурагтан МИС 2016 наадмын маань ялагч тун удахгүй хэдэн хормын дараа та бидний өмнө тодорх гэж байна. Та бүхнийхээ өмнө pop opera консонанс хамтлагийг урьж байна. Өгтөн авцгаая. Консонанс. Abbia vissuto, non sapevi tu che abbia amato, non sentivi tu. Un cor gelato dentro le porte, come si batterà sempre, i giorni passati per te. Шүүгч нар манд дүнгээ гаргаж байна. Яг одоо та бидний хүсэн хүлээсэн тэр мөч тун их ойртож байна. Шүүгч нар манд дүнгээ гаргаж байна. Яг одоо та бидний хүсэн хүлээсэн тэр мөч тун их ойртож байна. Эрхэмсэг та бүхнийхээ өмнө Монгол туурхтан МИС 2016-д оролцож байгаа МИС бүсгүйчүүдийн гоёлын даашинзтай оюмсаг үзүүлбэрийг та бүхэндээ өргөн барья.
Баярлалаа зоч та бүхэндээ. Гайхамшигтай байна. Ингээд энэ сайхан бүсгүйчүүд энд хүрэлцэн ирсэн та бүхнийхээ өмнө Монгол туурхтан мисс 2016 эрхэмсэг олон улсын тэмцээн уралдааныг шүүн явуулсан эрхэм хүндтэй шүүгчд ажиглагчдыг хүндэтгэлийн тайзнаа өрн залж байна. Бүгдээрээ хамтдаа угтан авцгаая. Шүүгч Fashion Television захирал FSM Group-ийн ерөнхий захирал од баяр таныг тайзнаа өрж байна. Баяр хүргэе. Шүүгч Бурят улсын шүүгч хадагта Руфина Дугаровна Юна. Мөн шүүгч Монгол улсын гавьяат жүжигчин Бацэцэг таныг өрж байна. Баяр хүргэе. Тува улсын шүүгч Эртина Алексеевич Конгар таныг хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэн өрж байна. Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Папараццгийн үүсгэн байгуулагч Монгол туурхтан мисс 2016-гийн шүүгч Наранбаатарын Ариун Цэцэг таныг тайзнаа өрж байна. Халимаг улсын гавьяат жүжигчин дуучин Гильяна Бэмбеева таныг хүндэтгэлийн тайзнаа хүндэтгэн өрж байна. Эрхэм хүндэт шүүгчтэй халуун алга ташилтаар бүгдээрээ угтан авцгаая. Монгол туурхтан мисс 2016 олон улсын тэмцээн уралдааны ажиглагч Азийн топ модель, Монгол улсын топ модель, Монгол модель агентлагийн захирал хадагта Бодрмаа таныг өрж байна. Мөн хүндэтгэлийн тайзнаа Азийн модель агентлагийн захирал хадагтай Содод Туяа таныг хүндэтгэн өрж байна. Баярлалаа. Бидний тийшин ядан хүлээсэн маш олон хүмүүсийн цэнгэр дэлгэцээр шимтэн харж байгаа энэ эрхэмсэг тэмцээн уралдааны дүн гарч та бидний хүсэн хүлээсэн цаг мөч бидэнд мэдэгдэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдөр энд байгаа эрхэмсэг бүсгүйчүүдэд дундаас 9 шагналтан тодорно. Хамгийн эхний шагнал. Ер нь уламжлалт ясаараа монголчууд маань сайхан бүсгүйн тэмцээний дандаа л 9 эрдний шагнал гэж гардуулж өгдөг. Яг тэрнтэй адилхан бид өнөөдрийн энэ гайхамшигтай үцэглэнгоо бүсгүйгээс 9 номинацаар 9 төрөлд шагналын эзнийг тодруулж байгаа. Ингээд хамгийн эхний шагнал. Энэ бол Goodwill буюу энэрэнгүй мисс. Өнөөдрийн тэмцээн уралдаанд оролцсон Монгол туурхтан мисс 2016-д оролцсон энэ үзэгдэл бүсгүйчүүд дундаас хэн энэрэнгүй мисс буюу Goodwill-ийн эзэн болсон бэ гэдгийг бүгдээрээ хамтдаа толилцгоё. Өнөөдөр энд зогсож байгаа үзэгдэл бүсгүйчүүд бүгдээрээ нийлж нэгдэж нэгэн эрхэм сайхан үеийг гүйцэтгүүлсэн байгаа. Энд байгаа бүсгүйчүүд бүгдээрээ тэмцээнийхэн хүрээнд өөрсдийнхөө хүч, чадал, өөрсдийнхөө авьяас бэлэг, урухааныг сорж өнөөдөр фонд үсгсэн бодтой. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Түүгээрээ 2 дугаар төрөхөд бүхэл бүтэн кабинет тогтчулж өгсөн хэрэгтэй шаардлагатай зүйлсийг нь авч өгсөн гэд онцолж хэлэх юм бол олон эрхэм зүйлийг энэ бүсгүйчүүд нөхөрлийнхөө хүрээнд хийж бүтээсэн байгаа. Гайхамшигтай. Баяр хүргэе, баяр хүргэе. Үнэхээр үүнээс илүү сайхан юм, үүнээс илүү эрхэм юм, эннээс илүү гайхамшигтай юм гэж юу байх вэ? За энд байгаа бүсгүйчүүд дундаас энэхүү энэргэнгүй миссын эзнийг тодруулж өргөмжлөл батламжийг гардуулна. За түүнээсээ урьдаад би өнөөдөр бас энд байгаа шүүгчдийн төлөөллийг бас өнөөдөр энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэнтэй мэдчилж сэтгэлдээ хуваалцахыг хүсэж байна. Ингээд од баяр шүүгч танд микрофон байх шиг байна. Та бас энд хүрэлцэн ирсэн эрхэмсэг ной тадаг та нартай мэдчилнэ хэмээн хүсэж байна. Өнөөдрийн бас энэхүү тэмцээн уралдааны эргэн тойронд болсон бас яг тэндээс ажиглаж суухад санагдсан бодогдсон эрхэм сэтгэлээсээ хуваалцаач гэж танаас хүсье. За та бүхэнд үчи мэндийг төвшүүлье.
За Монгол туурхтан мисс 2016 наадмын энэрэнгүй миссээр Саран туяа Даваасүрэн баяр хүргэе. Монгол туурхтан мисс 2016 Одон улсын миссийн тэмцээн уралдааны энэрэнгүй мисс Гудвил Хувийн дугаар нэг халимаг улсаас оролцож байгаа Саран туяа Ганбаатар авна Даваасүрэн. За баяр хүргэе. Монгол туурхтан мисс 2016 номинацийн Авиас миссээр Авиас миссээр өвөр Монголын өөртөө засах орноос оролцогч Алтан сүхийн мөнгөн хуар таныг урьж байна. Монгол туурхтан мисс 2016 модель мисс өргөмжлөл батламжийг гардуулж тууцыг зүүж өгнө хэмээн Азийн топ модель, Монгол улсын топ модель, Монгол модель агентлагийн захирал хадагтай Болормоо танаас хичээнгүлэн хүсье. Модель мисс. За бүгдэнд нь энэ орой мэндийг хүргэе. Тэгээ энэ эрхэмсэг шагналыг задлахын өмнө маш их тогтолж байна. Тогтоог задлая. За энэ хүү модель миссээр Нармандхийн Мишель. Монгол туурхтан мисс 2016 наадмын модель мисс өргөмжлөл батламжийн эзнэр Нармандхийн Мишель тодорсон байна. Хувийн дугаар 12 Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Нармандхийн Мишель. Орос улсын International Miss, Miss Tuva, Азийн Сибирийн Miss, Азийн Alma Mater Miss тэмцээнүүдийг зохион байгуулагч, бүжигдэглэгч, найруулагч ноён Эрцина Алексеевич Конгар танаас хичээнгүлэн хүсье. Фото Miss. В номинации «Мисс Фото» конкурса «Монгол тургатный мисс» Айлана Майоловна Мангуш. Баяр хүргэе. Монгол туурхтан мисс 2016 наадмын тоо миссээр хувийн дугаар 10. Баярлалаа. Харин одоо үргэлжлүүлэн Монгол туурхтан мисс 2016-гийн 5 дахь номинац болох Бикини мисс номинацийн эснийг тодруулж өргөмжлөл батламжийг гардуулж зүүсгэлийг зөөж өгнө хэмээн шүүгч халимаг улсын гавьяач жүжигчин дуучин хадагтай Гильяна Бимбеева танаас хүсэж байна. Мисс Бикини Намширин Ану. Баяр хүргэе. Монгол туурхтан мисс 2016 наадмын мисс Бикинигээр хувийн дугаар
Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Намширын Ану. Үндэсний хувцастай Мисс номинацийн эзнийг тодруулъя. Энэ хоёр хүмүүнтэй үргийг гүйцэтгэх нөх хэмээн Азийн моделийн дэлхийн захирал хадагтай Сот Туя танаас хичээнгүлэн хүсэж байна. Үндэсний хувцсны Мисси номинацийг Чечена Вячеславовна Киргиз. Баяр хүргэе. Хувийн дугаар 14. Чечена Киргиз Туаалцыг оролцогч Монгол төрөлхтөн Мисс 2016 наадмын үндэсний хувцастай Мисс номинацийн эзнэр тодорлоо. Баярлалаа. Та бүхэндээ бас нэгэн зүйлийг анхааруулж хэлмээр байна. Одоо бид нэр 3 дахь номинац буюу олонний таашаалд нийцсэн Мисс гэсэн энэ эрхэм үндтэй номинацийн эзнийг тодруулах гэж байна. Ингээд энэ олонний таашаалд нийцсэн Миссийг дан эдгээр шүүгч нар маань өөрсдөө тодруулчих гэсэн боловч олонний таашаал утгаараа энд байгаа хүмүүсийн таашаалаар тодорх учиртай. Тийм учраас бүгдээрээ алга ташицгаая. Хинд алга таших вэ бишээ байж. Хинд алга таших вэ гэдгийг чинь тодруулна гэвэл энэ 20 бүсгүйг урагшнаалхуулаад бид нар бүгдээрээ алга ташаад 17 дээр магадгүй алга хорсоод 18 дээр нь ташхаас дургу хүрээд 19 20 дэх хүн магадгүй алга ташаалт авахгүйж магадгүй тийм үү. Тийм учраас бүгдээрээ ийм байдлаар шийдчихье гэж бодож байна. Та бүхний дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. Дэлгэцэнд манай өнөөдрийн 20 Мисси маань дугаар зураг нэр нь байна. Шиж яхан дамруулч төрөөнийхэн дээр баг тийм ээ. За тэгэхээр энд бүгдээрээ мессеж санал бичнэ. Одоогор цаг арай эхлэх байна. 2 минутын туршид бид нар мессежний санал хураах болно. Мессеж явуулах дугаар маань 15 19 32 15 19 32 15 19 32 гэсэн дугаарт та бүхэн зөвхөн эдгээр оролцогчдын дээр байгаа буюу хувийн дугааруудыг нь бичнэ. Гэхдээ цаг явахаар бичнэ шүү. Ойлгосноо? Нэг дугаараас 15 19 32 өөргөө асуух шүү заяа. Хідвэ гэж асуух шүү заяа. Хөө хэд юм бэ наад чи гэж асуухгүй шүү заяа. Бүгдээрээ уурлахгүй шүү. Эндээс өөргөө ихсэн учраас өөргөө гарна шүү заяа. 15 19 32 гэсэн дугаар руу амжиж та өөрийнхөө дэмжиж байгаа оролцогчийн хувийн дугаарыг илгээх хэрэгтэй. Гэхдээ бас нэгэн зүйлийг онцолж хэлье. Таныг микрофон амруугаа аваад ахаар би сандраад байгаа юм байж л та. За. Нэг дугаараас нэг хүн рүү 2 удаа сандах боломжгүй. Тэгэхээр цагаан алдна гэсэн үг. Магадгүй та хэрвээ хүсэх юм бол нэг утасны дугаараас 2 өөр хүн рүү сандах боломжтой шүү. Энийг хэлье. Уг нь бол урд нь бол яг нэг дугаараас нэг санал авна гэдэг байсан бол 15 19 32 гэсэн дугаар руу та 2 хүнд санал авах боломжтой. Угаасаа таны утаснаас 2хан мессеж л явна энэ дугаар руу. Ингээд цаг явах дээрээс зэрэг бүгдээрээ эхлэн шүү заяа. Би тэнд команд өгнө. За шар одоо тэр дээдлийн дугаарууд байна тийм үү? Одоо жишээлбэл хувийн дугаар 1 байна. Хувийн дугаар 19 20 гэдэг энэ 3 шар бол халимгийн оролцогчд байгаа. За цагаан дугаартай оролцогчд бол бурядын оролцогчд, усан цэнхэр дугаартай оролцогчд маань халимгийн оролцогчд, тод цэнхэр дугаартай оролцогчд маань Монголын оролцогчд, улаан дугаартай оролцогчд маань өвөр Монголын оролцогчд байгаа. Ингээд бүгдээрээ дугаарлууд руу саналаа өгөхөд бэлэн бол 3-аас 1 хүртэл тоож цаг гэхэд тэр 2 минут доошоо урсах болно. 3 2 1 цаг. За цаг явлаа. Мессеж. Тэгэхээр та бүхний олонний таашаал гэдэг бол яа харахгүй олон хүний санал авснараа шалгарах ёстой. Та бүхний утасны дугаарууд хажуу талд гарч байгааг анзаарч байгаа ба. За. Хамгийн шударга шууд
хамгийн шудраг шалгаруулах хамгийн их тод цаг 1 минут 23 секунд. Цагийг хийснээс хойш минут бараг хүрч байна. За. Нэг минут 58. Одоогийн байдлаар 43 хүний сантаагаар хувийн дугаар 4 намшрын ануу тэргүүлж явна. Одны таашаалт нийцсэн мис номинацийн эзнийг тодруулж байна. За 38 37 секунд сүүлийн 35 секунд үргэлжилж байна. Нэг утаснаас нэг удаа хоёр хүний дугаарыг илгээх боломжтой. Нэг утаснаас нэг хүнд 2 сандаг бол боломжгүй. За цаг 20 секунд үдэж байна. 17 Осготой хэн нэгэнд задгаж болно. 15 харин тэ наатайгаа ирд хэлсэн бол 11 10 9 8 7 6 5 4 3 2 1 цаг. Эрхэм хүндэт ноёд хадаг танараа бүрэлсэн ирсэн эрхэм хүндэт зочдоо Монгол туурах тэмээс 2016 эрхэмсэг тэмцээн уралдааны олонний таашаалт нийцсэн мис номинацийн эзнэр энд хүрсэн ирсэн та бүхний саналын дагуу хувийн дугаар 4 намшрын ануу 52 хүний саналтайгаар өнөөдрийн тэмцээн уралдааны олонний таашаалт нийцсэн мис номинацийн эзнэр альбом ёсоор тодорч байна. Энэ эрхэм шагналыг гардуулж өгнө хэмээн Орос улсын говьцсон мис тэмцээний Бурят дахь төлөөлөгч Удаан уд болон Бурят улсын говьцсон гэмээс холбооны захирал Адагтай Руфина Дугаровна уянна танаас хүчээнгүүдэн хүсэж байна. Одны таашаалт нийцсэн мис хувийн дугаар 4 намшрын ануу Монгол туурхтан мис 2016 наадмын дэд мисээр тодорсон гоо бүсгүйн нэрийг олноон алдаршуулно хэмээн та бүхнийхээ өмнө FSM Group-ийн ерөнхий захирал, Fashion телевизийн захирал ноён одоо ир таныг хүндэтгэлийн микрофоны өмнө хүндэтгэн өрье. За эдгээр өнөөдрийн оролцсон манай энэ сайхан мис бүсгүйчүүд байгаа. Энэ бүсгүйчүүдийн маань үс засалтыг өнөөдөр Schwarzkopf брэнд хийгээд мөн хос шагаа үсчин гоо сайхны салууны хамт олон маань гүйцэлдүүлсэн юм шүү. Хос шагаагийн хамт олондоо талархал илэрхийлье. Schwarzkopf талархал илэрхийлье. За ингээд дэд мисэр Юндан Батын Балжидмаа. Баяр хүргэе. Хувийн дугаар 18. Хувийн дугаар 18 Юндан Батын Балжидмаа. Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа Монгол туурхтан мис 2016 наадмын дэд мисээр шалгарлаа. Баярлалаа. За 10 сая Монгол туурхтан мис 2016 мисийн тэмцээн уралдааны тэргүүн мисийг тодруулах гэж байна. Тэргүүн мис Титэм 30 сая төгрөг. Miss International Beauty 2016 тэмцээний эрх $2000 үнэ бүхий Растангийн цүнх Санрей салон дүүшлүүлэх 10 сая төгрөгийн эрх Ануштай хамт хоолнд орох цаанаа.
тэр эрхийг бас авч болох байхаа. Ингээд тэргүй миссийг тодруулж өгнөх хэмээн дэлхийн монголчуудын глобал нийгэмлэгийн гүйцэтгэх захирал папараццигийн мэнийг үүсгэн байгуулагч Хадагтай Ариун Цэцэг танаас хүсэж байна. Анхаараа Монгол турхт мис 2016-гийн тэргүй мис тэтмийн эзэн тодорох гэж байна. Бид бүгдийн сэтгэл догдлуулсан мөч тайзнаа байгаа бүх оролцогчдын маань эдгээр оролцогчдын маань ард талуулж энд бас сэтгэл зүрхэн догтлуулан байгаа хүрэлцэн ирсэн зрители сууж байгаа үзэгчид хадагтай ноёд эрхэм хүндэт зочид энэ тэмцээний хөтлөн явуулж байгаа бид хоёрын хувьд ч гэсэн сэтгэл догтлуулсан мөч. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. Тэргүй мессер Ариуна Жаргаловна Бубаева. Баяр хүргэе. Монгол хууралтан мис 2016 наадмын тэргүй мис градусыг оролцогч Ариуна Жаргаловна Бубаева. Монгол тууралт мис 2016-гийн тэтэм Омарадын тагдагатай алтан тэтмийн эзэн болж байна. Чингис эрдний хацны Инхри үзэсгэлэн тогтууд та нараа билээ Инрэл хайрамаалан билгээсэн Монгол турхтнууд бий Ирчүүлөөнат жаргалаа Ирхэмсэг бүхэнтэйгээ учрамзавы Их тавнич бидний чин хүсэл Амарамхан билээ Бүгдэлгийн бид ханскагийн бүхнэ Аз шарахлыг бид ханцацнана Бүгдэлгийн хайр бид харуулна Хайраар гисэн энүүдөө Алтан нарны дор бид бүгдээрээ чулж хор баярчаараа ирэлсэн дэлхий бүсгүй чүдмээ Хүсэлэр мэлзэл гараар би бүгдээр сэтгэлээ чигүүрдээ хүн төрлөختний сайн сайхны төлөө хайраар гэртэн цацаа Бүгдэлгийн бид ханскагийн бүхнэ аз шарах